Сайн байцгаана уу? Налагчуудаа хайрдаг үе мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах онцгой гоё өдрийг тохиолдуулан эрхэм хайртай бэр хинжээгүлдэ хэмээн хаяглаж хадмуудынхан зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг бид уламжлан хүрэлцэн ирээд байна. Овог удмынхаа нэрийг өндөр төргөж уран мэрийн алдар гавьяагаар ингрээ мэлхаж байгаа эрхэм бэрдээ хүндэтгэл үзүүлж энэ цаг мөчид баяр дээр нь баяр нэмсэн маш гоё ахын дуусын хүндэтгэлтэй мөчийг хамтдаа дурсамж болгон өгүүлцгээе. Маман стар жагстар баярын минь хүргэе. Жагстар жагстар. Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлгийн уламжлахаар энэ цаг мөчид хинжээгүл бүсгүйг зорин хүрэлцэн ирээд байна. Хичтээ энэ өдрийн минь хүргэе. За чамд сайн өдрийн минь хүргэе. Баярын минь. Баярлалаа миний хч. Өнөөдөр бол 3 дугаар сарын 8. Тэгээд бүсгүйчүүдийн баярыг яагаад заавал 3 сарын 8-нд тэмдэглэдэг юм бэ гэж асуухад бүсгүй хүн өөрөө энэ дэлхийн 8 дахь гайхамшиг учраас 3 дугаар сарын 8-ны өдөр дэлхийн өнцөг булан бүртгэх бүсгүйчүүдийг баярлуулдаг гэж хэлсэн байдаг ихчээ. Тэгэхээр дэлхийн 8 дахь гайхамшиг болсон эрхэм бүсгүйтэй энэ цаг мөчид төхөж байгаа баярын мэндийг хүргье. Баярлалаа. Нэгч бүр гайхалтай бүр юу болоод байна гэсэн шокны байдалтай байх шиг байна тийм үү. Мэдээж манай нэвтрүүлгийг бол та минь үздэг. Харин олон хүмүүст мэдчилгээ явуулж байсан бол одоо харин танд маань гинтийн бэл ирсэн байна. Ер нь сэтгэл ямар жоохон сандралтай байна. Гайхал. Тэгэхээр гинжээгч дүүн хинээс вэ юу вэ гэж асуух бол илүү цаахаа гэж бодож байна. Мэдээж өнөөдөр таны өргөө цагаан гэрт их олон хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр энэ мэдчилгээ баярын өдрийг тань тохиолдуулж бас гоё сэтгэлийн үхстэйг хайртай хадмуудынхан зүгээс хаяглан бэрдээ хүндэтгэл үзүүлж байгаа юм аа. Тэгэхээр эхлээд хоёулаа гоё мэдчилгээний үхсийг нь маш сайн сонсож танд илэрхийлсэн эрхэм хүмүүсийн сэтгэлийн үгийг өргөн барьж байна. Бэр гэдэг чинь хувь тавилангаар учирсан ахын дүүс байдаг юм лээ. Бие сэтгэл нь үргэлжил бидний төлөө цохилж байдаг. Эрхэм хайртай бэр минь энэ өргөө цагаан гэрт хувь заяагаар учирсан бидний аз жаргалын түлхүүр юм аа. Чамдаа баярлалаа гэдэг үгийг энэ цаг мөчид өргөн барьмаар байна. Гинэн томоогүй тэр жаахан насандаа гэгээлэг амьдралыг мөрөөдөж гэргийн заяандан хөдлөгдөж гэрээн орхиж манайд ирсэн чинийхэн тэр амьдралын торгон мөчийг хизээч бид мартдаггүй юм аа. Манай овог удмын жаргалтай зовлонтой мөч бүхэнд үргэлж дэргэдмэн байдаг. Дүүгийн минь хамгийн сайн хань байж 8 овгийн нэрийг өндөр төргөж бэр хэмээх алдрыг бие сэтгэлээрээ үлгэр жишээ болгон яваа. Эрхэм бүсгүй чамаар бид үргэлж бахархаж явдаг юм шүү. Амьдралын жаргал зовлонгийн алинд ч зөвхрөөгүй эрхэм бэрийнхээ алдар гавьяаг энэ цаг мөчид бид магтан дуулмаар байна. Мартин 8-ны минь хүргье гэсэн байна. Хинжээгч хадмуудынхан зүгээс хамгийн гоё сэтгэлийн үгсээр танд баярын минь хүргэж байна шүү. Баярлалаа. Тэгээд дүүн бэлэг гардуулахаас өмнө би бас танаас нэг асуулт асуумаар байна. Миний эгчийн харууд хідэн хүүхэд төрүүлж өсгсөн бэлээ. Хідэн охин хүүхдүүдээ бас тавч танилцуулав. 5 хүүхэдтэй хамгийн том нь хүү тэгээд 4 ох. 2 ихэрт. За тэгэхээр бүр 2 ихэртэй дээрээс нь 4 охин дараалан төрүүлсэн гэд энэ цаг мөчид манай Монгол улсад 3 ба түүнээс дээш охин өр дараалан төрүүлсэн эрхэм бэрийг уран бэр хэмээн алдаршуулан хүндэтгдэг гэдгийг бас баяртайгаар дуулгамаар байна. Өнөөдөр бол миний эгчийн баярын өдөр. Тэгээд баяр дээр нь баяр нэмж бас нэгэн гоё мэдээ дуулгах гэж байна. Учир нь хүндэтгэл хайрын дээдийг шингээж хадмууд нь цөмөөрөн хүрэлцэн ирж бүсгүй хүний дээдийн алдар болсон уран бэрийн тэмдгээр ингрээгтэй нь гялалзуулж энэ цаг мөчид маш гоё дурсамжийг мөнхөлж байна. Танд халуун баяр хүргэж уран бэрээр шагнагдсныг нь дуулгая. Өргөмжлөл эрхэм хүндэт дүйсээ уухтай хинжээгүл танд Монголын үдсгэлэнт гоо бүсгүйчүүдийн хүндэтгэлийг хүлээж мянган ээжүүдийн бахархал болж өвөг дээдсийн гал голомтыг сахин өвлөж гэр бүлийнхээ удмын санд үнэт хувь нэмэр оруулан 3 ба түүнээс дээш охин өр төрүүлсэн тул уран бэр цол өргөмжлөөр шагнаваа. Үдсгэлэнт төгс хаттыг төрүүлсэн уран бэрүүдийг дээдэлье. Монголын гэр бүлийг алдаршуулах төв Монголын уран бэрийн үндэсний холбоо Улаанбаатар хот 2026 он гэсэн.
бахаж орсон даруухан харцаа буулгаач гарын үзүр динэж гүйсэн яруухан ичлээ амарч тэнгэрт дүүлсэн хүн шувуучиг үнэнчээ их баярыг зүгнэж дуугүй тавьсан уян зөөлөнхөө алгарган енді бастарың амандық, дендеріңе саулық, келіп жатқан март мерекелерің құтты болсын, алып жатқан сыйлығың құтты болсын. Осы үйге құт береке әрқашанда үзілмей, бала шағаларың аман есен өсе беріңдер, ұрпағымыз өсе берсін, оразайымыз қабыл болсын. Қарап рахмет саған. Қарап қыз аттаған келін боп ақ босаға мерейлі бақ. За миний кенже ихчийн хувьд энэ жилийн мартын баяр бүр мартагдчихгүй байхаа гэж бодож байна. Ингээд хадмууд нь томоосоо жижиг хүртэл хүндэтгэлийн дэдийг өргөн барьж бас баярын нулимстайгаар овог удмын маань нэрийг өндөрт өргөж өгсөн орчлон гэрэлтүүлэх охин заяадыг төрүүлж өсгсөн Бэрдэ баярлаа гэж хүндэтгэл үзүүлж байгаа. Тэгээд одоо бас энэ сайхан дурсамжийн бичлэг өөдөөс нь хараад зогсож байгаа. Эрхэм хоёр дахь гэр бүл хувь тавилангаар учирсан ахан дүүстэй хэлэх үг байгаа болов уу гэж. Баярлалаа. Та нартай хайртай шүү. Үнэхээр гинт юм байна. Бүгдэнд нь баярын Рахмет. Ал енді кенже тәте қазақ айтып жатады ғой. Келіні жақсы үйдің керегесі алтын деп жатады. Бұл Найманның шаңырағын керегесін алтыннан құрып, әдемі ұл мен қыздарын тәрбиелеп берген келіндік қызметіңіз ақталып жатқан күн құтты болсын дейік. Найман әулеті жасып, ол қыздарыңыз өсе берсін дейік. Алда келе жатқан март мерекелеріңіз құтты болсын. Көктемнің қызған шағындай гүлдері қызылағындай абысына жын жинасай маңайым гүлзар бағындай абысына жындар ғажайып жансыздар әулеттен сәулетін ашатын таңсыздар абысына жындар ағайын бауында көркейіп көбейіп айналдым қауымға өткенін таста